Миний хувьд бол Австралид нийгмийн эрүүл мэндийн удирдлагаар мастерт сурч исэн. Тэндээс сурч явах явцдаа бас тентгийн хавдрын үндэсний зөвлөгөө төрийн бас хамгийн том байгууллагад ажиллах бас боломж гарсан. Тэнд нэг 4 сар орчим дадлагчигч маягаар ажилласан. Тэгэхэд тэндээс харахад бол манад яг ийм хамгийн дутагддаг юм байна, өгүүлэгддэг юм байна. Өнөөдөр манад байгаа хавдартай хүмүүстэй одоо нийгэмших тийм янз бүрийн арга хэмжээнүүд байдсан болов? Яг одоо ингээ харахад бол жилдээ бол нэг 3-4 мянган хүн хавдраар онцлогддог. Тэгээд тэр манай хүмүүсийн 3/4 нь бол хамгийн эцсийн шатандаа буюу 3/4 дугаар шатандаа онцлогддог. Тэгэхээр нэг жилийн дотор нас уралт маш өндөр байдаг. 4/3 тий? 4/3. Тэгэхээр хавдраас бол ер нь бол хэрвээ эрт илрүүлэх юм бол 3/1-ийг нь бол бүрэн эмчлэх боломжтой байдаг. Тэгэхээр энэ хүмүүс маань хамгийн гол нь айгу оройтож хамгийн орой онцлогддог учраас маш эмчилгээ нь өндөр байдаг. Хүндээ маш зовоортой, гэр бүлд нь маш хэцүү байдаг. Тэгээ нийгэмшиг тал дээр бол маш хэцүү байдаг л да. Бусад хөгжсөн орнуудад бол дандаа эрт илрүүлдэг учраас бүх хүмүүс баг идэгдэг. Тэгээ эргээд тэр хавдраар идэгсэн хүмүүсээ нийгэмдээ нийгэмшүүлэх, ажлын байраар хангах гэд аюул олон хөтөлбөрүүд хийж тэр хүмүүсээ дэмжиж явдаг. Манад бол хараахан тиймэрхүү юмнууд бол бас дутагдaltaй л байна.